За баярлалаа. Та нар одоо судалгаа шинжилгээ хийж байгаа учраас үндэстэй юм ярьж байгаа гэж ойлгож байна. Би одоо ажлын хэсэг хаалгачаас асуух гэж. Энэ дээр ингэ бичээд байна шүү дээ. Нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсвэл эрхэлж байсан хүнийг албан тушаал үйл ажиллагаатай холбогдуулан шүүмжилсэн. Тэрний дээдлэлээр үжил бодлоо илэрхийлсэн. Эднийг яаж ялгадгийг шүүмжилж байгаа үжил бодлоо илэрхийлж байгаа. Шүүмжлэл гэж юу юм? Энэ яг нэгдсэн нэр томьёо байгаа юм уу? Ялгадаг юм уу? Одоо дараа нь очиод нөгөө шүүхтэр чинь энийг ингээд өөр тайлбарлаад унахгүй үз. Тэмүүжээсээ юу тэмүүжиг гişүн. Та нарын нэр томьёо зөв сонгосон юм уу гэж. Дараа нэг ийм асуулт байгаа. Бусдыг гэмт хэрэгт үйлдсэн гэсэн мэдээлэл олон нийтэд тараас итгээд энэ дотор хууль хяналтын байгууллагын хүмүүс орж байгаа юу? Одоо дээр үед бидний үед бол аймаар мэдээлдэг байсан. Сүүлийн үед бас ихссэн байл шүү дээ. Тэр нөхөр бол шалгаж байгаа нь үнэн болно. Энэ одоо болж байгаа юм уу болохгүй байгаа юм уу? Иймэрхүү энэ дотор орж байгаа юм уу орохгүй байгаа юм уу? За нэг ийм хэд асуултанд хариулт таваад. За ажлын ахлагч Тэмүүжин гишүүний микрофоныг нэй. За тэр нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсвэл эрхэлж байсан хүнийг албан тушаал үйл ажиллагаатай холбогдуулж шүүмжилсэн бол гэдэг. Энэ тохиолдолд шууд одоо гэмт хэрэг болохгүй шүү гэдэг агуулга илэрхийлж байгаа. За дахиад тэр доор нэг юм үг байгаа шүү. Нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсвэл эрхэлж байсан хүн өөрийн албан тушаал үйл ажиллагаатай холбогдуулан олон нийт тараас нь сөрөг мэдээлэлд тайлбар хийх бөгөөд уг мэдээллийг худал эсвэл хуурамч болох талаар үндэслэхүй тайлбар хийсээр байтал мэдээлэл тараасаа тэгээд энэ зүйлд заасан зорилго сэтэл агуулга хэлбэрээр удаадаар олон нийт тараасан бол гээд энэ нь болохоор юу илэрхийлж байгаа вэ гэхээр нийтийн албан тушаалтан өөрийнх нь үйл ажиллагаатай албан тушаалтай холбогдуулж иргэд шүүмжөрнүүлэх эсвэл хардаж бичих юм бол шууд шүүх рүү гомд гарахгүй шүү гэсэн санаа шууд энд явж байгаа. Та бол тайлбар хийх үүрэгтэй. Гүтгэх шүүмжлэх хоёр ялгаатай шүүмжлэхийг бол гүтгэхээс ялгаж энэ тохиолдолд бичиж байгаа биднээс. Яагаад гэвэл шүүмжлэх гэдэг чинь бол ер нь бол олон нийтийн албан тушаалтантай холбогдуулан үйл ажиллагаагийн одоо зөв явж байна уу, хууль ёсны явж байна уу гэдэг дээр хардаж эргэлзэж асуулт асуух хэрэгтэй. Энэ асуултынхаа хүрээнд асуудал шүүмжлэлтэй хандахыг энэ гэмтэрт оруулахгүй шүү. Гүтгэх гэдэг нь бол тэр гэмтэргийнхаа нэгдүгээр зүйл дээр ингээд маш тодорхой бичигдсэн. Худал эсвэл хуурамч мэдээллийг мэдсээр байж. Энэ шүүмжилсэн биш гүтгэсэн болов. Нийтийн албан тушаалтан дээр гүтгэсэн ийм асуудал хөндөгдөх юм бол энэ асуудалтай холбогдуулаад шууд намайг гүтгэжлээ гэж гомд гарахгүйгээр та тайлбар үүрэгтэй шүү. Ягаад гэвэл бусад хуулиар төр хил тод нээлттэй байх үднээс тайлбарлах ёстой. Тайлбарласаар баримт гаргаж хэлсээр